За юу яцхан Snickers задлангийн 6 дахь дугаар инх хөвгөлж байна. За энэ удаагийн дугаарт одоо манай үзэгчдийн маань хүслэн болсон Nike GT Cat хорыг хэдүүлээ задлж ярилцах болно. За ингээ пүүсний үзүүтүүд рүүгээ орцгоё. За мэдээж хамгийн түрүүд хэдүүлээ загварын талаар ярилцсан. За пүүсний загварын хувьд бол ерөөсөө шууд харахад л ойлгомжтой. Гүйлтийн пүүсний хэв шинжийг агуулж өгсөн байгаа. За ерөнхийдөө бол сагсан бөмбөгийн пүүснүүдийн одоо сүүлийн үеийн загварт ерөөдөө шинжилэлт хийсэн гэж хэлж болно. Одоо энэс хойш гарч байгаа ер нь бусад брендийн пүүснүүдийн загвар нь ерөөдөө голчлон дандаа гүйлтийн пүүсний хэв шинжийг агуулгах шинжтэйгээр болж ирсэн байгаа. Тэгээд сагсан бөмбөгийн пүүсний одоо ертөнд зах зээл шинжилэлт хийсэн Nike GT Cat хорыг өндөр задлж ярилцсан. Шууд гүйлтийн пүүс. Одоо нөө өлмөгээр одоо өсгийг харж байгаа. Өсгийн ямар ч хурц ирмэг байхгүй шууд алхахадгүй хүүд ямар ч хөдөлгөөн саад уцруулахааргүй одоо өсгийг хийж өгсөн байгаа. За өсгийн тэрийгээ дагаад өлмийн ч гэсэн жоохын одоо нэг эд хэрдүү болж өгсөн байгаа. За тэгээд спорт бол ерөөхдөө өмнөх загваруудаас бага болж өгсөн байгаа. Тэгснээрээ илүү хөнгөн за илүү тэгээд хурдан гүгүү зориулагдсан илүү дэмжлэг сайтай одоо алхахад дэмжлэг сайтай болж өгсөн байгаа. Загварын хувьд тэгээд мэдээж хөнгөн болох зориултаа мэдээж төгс хамгаалан тоглогчийн пүүзэл болгохын тулд ер нь хийсэн гэж ойлгож болно доо. Дэд материалын хувьд бол нийлэг бол нэхүүн материалыг хосуулж өгсөн байгаа. За манайханд жоохон ойртуулаад хэлэх юм бол нэг одоо нэг эсгийдүү материал байна. Нимхи эсгийдүү материалаар хийж өгсөн байгаа. За энэ нь бол илүү хөнгөн, илүү агаар сэлгэлт сайтай, илүү флексибл буюу уян чанар илүү сайтай байх зориултаар хийж өгсөн байгаа. За мэдээж хөнгөн болох зориултаар хийж өгсөн байгаа. Хөнгөн тэгээд зөөлхөн флексибл хүнд илүү тухтай байх зориултаар дэд материалыг хийж өгсөн байгаа. За тэр нь ч гэсэн аялаа маш сайн эцэстээ үүргээ сайн гүйцэтгэж байгаа. Тэгээд нэхвэл материал бол одоо нэхвэл материалыг ерөөхдөө жоохон суппорт маягаар ашиглаж өгсөн байгаа. За тэгээд дээдлийн хоншоор маягийн материалыг одоо нөгөө нэхмэл нийлэг материалаар хийж өгсөн байна. За хажуудлаа Nike логог бол мэдээж TPU хумдар материалаар хийж өгсөн байна. За үдээс бол мэдээж нэгэлүүдээс ашиглаж өгсөн байгаа. Загмчлаа дэд материал бол одоо өөр мешис бусд материал гэх юм одоо нийлэг одоо материалаас бусад өөр онцлог одоо гоцгоор ойдох зүйл байхааргүй дэд материалыг хийж өгсөн байна. За гадна уулын талаар хэдүүлээ. Ягаад марчуулахгүй? За гадна бол мэдээж эрзэн уулаар хийж өгч байгаа. За Азад бол одоо XTR уултаа хийж байгаа учраас мэдээж хатуу эрзэн уулаар хийж өгч байгаа. За өөр Европ бол Америкт бол арай жоохон зөөлхөн материал хийж өгдөг бол Азийн орнуудад илүү хатуу, за илүү эдлэгээ удаантай материалыг хийж өгсөн байгаа. За адилхан эрзэний хатуу уултай. За энэ уул нь бол цэвэрхэн зааланд бол маш сайн зурна. За жоохон тоостой зааланд бол жоохон халтрах гэдэг арчих шаардлагатай байдаг. Цэвэрхэн зааланд бол ямар ч асуудалгүй зурж байгаа. За та бүхэн анзаарч байгаа бол одоо энэ би залуу од тамирчин Jordan Poole бол одоо бүр тоглолт болгон дээр одоо бүр хүмүүс тоглож байгаа. За бүр өөрийн PE өнгөтэй болж өгсөн байгаа. Тэгснээр одоо ямар гоё бүүзүүлсэн бэ? Өөрт нь хэр зэрэг тарж байгаа, өөрсдөө хамгаалагч тийм жижиг байрлалын тоглогч нар тэр зэрэг тарж байгаа гэдэг л маш их харуулж байгаа. За ганцхан Jordan Poole гэхгүй ер нь өөр бус ер нь зөндөө тамирчид энэ хүүд загварыг хүмүүс тоглож байгаа. За энэ ч одоо саяхан гарсан GT Cat Turbo гэсэн загвар гэсэн гарсан байгаа. Тэр нь ч гэсэн өмсөгдөж байгаа. За ерөнхийдөө цэвэрхэн зааланд бол маш сайн зурдаг гадна уултаа. За эрзэний гадна уултаа. За зөөлөвчийг бол би өөр маш сайн онцлж байна. За энэ пүүзийг авах бол гол онцлог нь бол одоо баг зөөлөвчл гэж хэлж өрн хэлэхээр байна. За Nike үнэтэй гүйлтийн пүүсэн дээр хийдэг Zoom X технологиг одоо сагсан бөмбөгийн пүүсэн дээр хийж гисэн байгаа. За би эхэндээ ч гэсэн хэлсэн. Одоо сагсан бөмбөгийн пүүсний загвар технологиуд ер нь шинжилэлт хийж байгаа. Сагсан бөмбөгийн пүүсэнд ер нь шинэ ирэнг авчирсан одоо пүүсний загвар гэж хэлж байгаа. За тэр нь бол мэдээж энэ Zoom X буюу одоо гүйлтийн пүүсний технологиг ашиглаж өгсөн байгаа. Nike дандаа одоо холын зайд гүдэг, марафонд гүдэг тамирчдад зориулж одоо гардаг гүйлтийн пүүсэн дээр хийдэг Zoom X зөөлөвчийг одоо энэ пүүсэн дээр хийж өгсөн байгаа. Мэдээж зөөлхөн болох зориултаар хийж өгсөн байгаа. Зөөлхөн илүү тухтай. За тэгээд илүү боонсыг буюу бамбалцсан мэдрэмж зориулахаар хийж өгсөн байгаа. За бүтэн ууланда Zoom X зөөлөвчтэй болонгууд одоо хөлийн аль хэсэгт бамбалцсан гоё одоо энержи ректор нь одоо буцаад ойх мэдрэмж сайтай одоо хөлийг бага ядраадаг технологиор хийж өгсөн байгаа. Тэгээд мэдээж маш хөнгөн зөөлөвчийг ашиглаж өгсөн болохоор гоё пүүзтэй энэ бол мэрэгжлийн төвшөнд бол гологдохооргүй пүүз, мэрэгжлийн төвчний тамирчдын зөндөө өмсөж байгаа пүүз. За дэмжлэгийн талаар хэдүүлээ ярилцсан. За дэмжлэгэнд бол за нэг гоцгороо дох зүйл байхгүй дээ. За энэ нь бол гоё сайн бос, энэ нь бол гоё байгаа, сайн байгаа гэж ерөнхийдөө нэг хилээд гоцгороо дох зүйл за нэг их байхгүй. За ерөнхийдөө дэмжлэгүүд нь хажуугаар орж ирсэн нэхэл материалын хоёр дэмжлэг байгаа мэдээж хоёр жишийг холборхоос хамгаалж өгнө. За мэдээж өлмийн хэсгийн энэ нэмэлт хашлага болж өгсөн байна. За энэ дотор талдаа ч гэсэн одоо нэхэл материалыг спортоор ашиглаж өгсөн байгаа. За уландаа бол нэг TPU буюу нэг хуванцар зөвл хатуулгыг хийж өгсөн байгаа. Хуванцар хавтан хийж өгсөн байгаа. За өөр нэг гоцгороо дох дэмжлэг байхгүй. Угаасаа энэ доо хөнгөн болох зорилттой учраас айгүй олон одоо спорт буюу дэмжлэгийн систем ашиглаж мэдээж хүнд болчин зорилгоосоо шал өөр болчин. Тийм болохоор хөнгөн болох зорилтойгоор нэг тийм гоцгоод дэмжлэгийн системийг ашиглаж өгөхгүй байна. Гэхдээ одоо зөв цагтаа, зөв газартаа, зөв дэмжлэгүүд нь бол байрлаж өгсөн байгаа.
За ерөнхийдөө бүүсний мэдээллүүдтэйгээ технологиутай ерөнхийдөө танилцчлаа. За одоо яг онцлог зүйлүүдээ бол томилоод хэлье. За хөнгөн, маш хөнгөн. Одоо сагсан бөмбөгийн бус брендийн бүүснүүд ер нь өмнөх оны бүүснүүдтэй харьцуулбал маш хөнгөн болж гисэн байгаа. За тэгээ зэвэрхэн зааланд бол маш сайн зурдаг. Зөөлөвч нь бол маш сайн. Zoom X зөөлөвч бол ажиллаа маш сайн хийж байгаа. Маш тийм бамбалцсан энержи ректор нь бамбалцсан хөлийг бага ядрадаг мэдрэмж төрүүлж байгаа. Маш зөөлхөн зөөлөвчтэй болж гисэн байна. За тэгээд ер нь бол төгс хамгаалагч одоо холбогчдод бүр яг төгс тохирсон бүүз гэж ерөөдөө хэлж болно. Тэгээд сагсан бөмбөг тоглолтог ерөөдөө мэрэгжлийн төвшөнд тоглоно гэж зорж байгаа. За тэгээд мэрэгжлийн төвшөнд тоглох зорилготой мөрөөдөлтэй хүн болгон бол одоо GT Cat 3-ыг одоо авахд харамсахгүй. Ер нь бол заавал байх ёстой бүүзний нэг гэж та нартаас үлмээр байна. За ингээд sneaker задлагын 6 дахь дугаараар Nike GT Cat 3 загварыг задлж ярилцлаа. За ингээд дараагийн дугаараар уулзтлаа. Түр баярлалаа.